нөхөрч хүн нас нь 19-ээс 35 наснда энэ наснд гэр бүл төлөвлөлт нөхөрч хүн нас эхэлж байгаа юм байна гэдэг мэдээллийг бол хүргэхийг зорж байна. Тэгэхээр өсвөр наснда эдгээр мэдээллүүдийг эхлээд авч ирсэн тохиолдолд 19-ээс 35 насны нөхөрч хүн наснд илүү төвггүйгээр илүү өөрийгөө бэлтгэлтэй, илүү сэтгэл зүгээ бэлдсэн ийм байдалтай байх болно. Эхний ээлжинд бэлгийн амьдралд миний бие бэлэн үү? Энэ тал дээр би эргэтэн болон сэтгэл зүйн хувьд ямар байна вэ гэдгээ эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд ингээд зөвлөгөө авахд хамгийн нэгдүгээр анатомийн бүтэц маань ямар байгаа, умаа, дайвар, өндгөвч бүтцийн хувьд эрүүл байна уу, бүтрэнд ямар нэгэн үрвслийн өөрчлөлт байна уу, эргэтэн системийн хувьд бөөрийн талаас, зүрхний талаас энэ залгуур хоолой, ходоод гидсний талаас ямар нэгэн эмгэг байна уу гэдгийг заавал үзүүлж тэгжээж гэр бүл төлөвлөлтийг бол зохицуулах хэрэгтэй байгаа. Эмэгтэй хүн ээж болохынхоо өмнө нөхөртөө боллоо гэхэд, гэр бүлийн харилцаанд орлоо гэхэд нэгдүгээр хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаар өөрийн биед байгаа эргэтэн системийн болон нөхөрч хүн талын эмгэг байгаа эсгийг тодруулах хэвээр сэтгэл санаагаараа би энэ жирэмслэлтийг ингээд тээхэд сэтгэл зүйн хувьд бэлэн байна уугүй юу гэдэгтээ өөртөө болон гэр бүлийнхэнтэйгээ харилцан ярилцаж төлөвлөх юм бол цаашдынх нь гарах эрсдэл хүндрэлийг бүр бууруулж өгнө. Энэ нөхөрч хүн эрүүл мэнд гэдэг нь ерөөсөө эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёуланд нь хамааралтай. Цаашдаа энэ нөхөрч хүн эрүүл мэнд дээр би сэтгэл санаа болон эргэтэн систем, эрүүл байдал бүх юмыг ингээд цогцоор нь авч үзэх ёстой. Эргэтэн тогтолцооны хавсарсан эмгэг энэ хүн байна уугүй юу? Эргэтэн тогтолцооны суур эмгэг байна уугүй юу? Бэлгийн чиг хандлага, бэлгийн боловсрал нь ямар байгаа юм? Өмнө нь энэ хүн жирэмслээс хамгаалах янз бүрийн арга хэрэгжилж ийсэн үү? Бэлгийн замын халдвар төвчнөр өвдөж ийсэн үү гэх байдлаар өвчин эмгэг болон сэтгэл санаатай хамтд нь уялдуулсан том цогц ойлголт байгаамаа. Манайхны хувьд нөхөрч хүн эрүүл мэндийг зөвхөн бэлгийн харилцаан дээр л тулгуурлаж авч үзээд байдаг болохоос яг өөрийн бие ямар өөрчлөлт байна, өөрийн сэтгэл зүй ямар байна гэдгийг тэр болгоно энэ дээр өөртөө тосгож авахгүйгээр хайцсан байдаг. Зөвхөн ингээд нөхөртөө боллоо, бэлгийн харилцаанд орлоо, төлөвлөөгүй байж жирэмсэн боллоо. Энэ жирэмслэлт сэтгэлийн хөөрлөөрөө ингээд жирэмслэлтэй тэхээр шийдлээ, тээлээ. Гэтэл жирэмслэлтийн явцад жирэмсний 3 сартаа, 5 сартаа, 6 сартаагаас нь эхлүүлээд үндсэн суур эмгэгүүд нь илэрч эхэлдэг. Энэ дээр юу байх вэ гэхээр суур эмгэг гэхээр юу вэ? Зүрх судасны эмгэг байж болно, бөөр шээсний замын халдвар байж болно, үе мөч, ходоод гидсний эмгэг байж болно. Эдрийгээ ерөөсөө өмнө нь үзүүлж, харуулж, жирэмслэлтэнд бэлдэж төлөвлөөгүйгээс болоод тухайн тээж байгаа ихэд маш их эрсдэлтэй хүндрэлүүд бий болдог. Тэгэхээр энд зөвхөн жирэмслэлт гэдгийг нөхөрч хүн эрүүл мэндэд ойлгохгүйгээр энэ гэр бүл маань эхнээсээ анханасаа гэр бүл боллоо, эхнэр нөхөр боллоо. За одоо хоёлаа эрүүл мэндийн талаасаа хүүхэдтэй болоход бэлэн эсхийг ингээд шалгуулъя, эмнэлгээр явж үзүүлье, бүх эргэтэн системийн талаас бүх өвчин эмгэг юу байдаг бүгдийг илрүүлж агаад тэрний дараа биеэ эрүүлж өссөний дараа жирэмслэхээр төлөвлөё гэсэн бол ийм эрсдэл хүндрэлүүд гарахгүй. Гэр бүл төлөвлөлтийг хэдий хугацаанд ямар байдлаар төлөвлөх үү гэхээр энэ зөвхөн биеийн хувьд эрүүлжлээ, биеийн хувьд бэлтжлээ, эрүүл мэндийн талаасаа бэлтжлээ. За дараагийн асуудал санхүү талаасаа ингээ бэлэн болчлоо гэж сэтгэл зүйн талаасаа бэлэн биш байх юм бол энэ бас дараагийн сэтгэл зүйн талаасаа үл ойлголцол үүснэ, янз бүрийн асуудал үүсгэхэд тулгамдсан асуудал дээр хоёул үл ойлголцол үүсэх хүндрэлүүд гардаг. Тэгэхээр энэ сэтгэл зүйн талаасаа яаж бэлдэх вэ гэхээр одоо гэр бүл болсон хосоо жирэмсний эхний саруудад за энэ манай ингээ жирэмсний дааврын нөлөөгөөр уйлмхаа болж гэн, ийм болж гэн, их иддэг болж гэн, ийм байдалтай байж гэн гэл ингээд асуудал болгоныг ингээд эмхтэр хүгээ ингээд хандуулаад байдаг. Гэтэл энэ асуудал бол сэтгэл зүйн асуудал бол эрэгтэй эмэгтэй хоёр талаасаа бэлэн байж иж энэ сэтгэл зүйн асуудлын цогц тулгамдж байгаа байдлыг даван туулнаа. Хизээд ямар тохиолдолд жирэмслэхээр төлөвлөх вэ гэж
энэ асуудал маш чухал байгаа. Төрөх замаар төрсөн үед хэдэн жилийн зайтай төрхөв, кесар мислаар төрвөл хэдэн жилийн зайтай гэр бүлийг төлөвлөх вэ гэдгийг маш сайн нухацтай бодож төлөвлөж авах хэрэгтэй. Ер нь дунджаар 3 жилийн зайтай төрөхөд тухайн ээжид гарсан бие болон физиологийн өөрчлөлт хэвийн хэмжээнд очсон байдаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байдаг, эрүүл мэндийн хувьд бэлтгэгдсэн байдаг гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон учраас дунджаар 3 жилийн зайтай гэр бүлээ төлөвлөх юм бол ихэд аюулгүй, эрсдэлгүй байна. Бэлгийн замын халдварын талаарх ойлголтууд нийт үргэлжлүүлж байгаа хүмүүст аюул дутуу дулмаг байгаа харагддаг. Тэгэхээр энийг бид бүхэн одоо ингээд гэр бүл төлөвлөлтийн явцад бүн жирэмслэхээр ирж байгаа хүмүүс, жирэмслэлийг төлөвлөж байгаа хүмүүс юуг зөвлөдгөө гэхээр өтрээний PCR-ын шинжилгээг өгөх нь илүү их ач холбогдолтой байдаг. Бүхий л төрлийн бэлгийн замын халдварыг илрүүлнэ. Зовлон тохиолдох халдварын эрсдэл хүндрэлийг бууруулахын тулд энэ өтрээний PCR-ыг өгөхийг зөвлөдгөө. Дийлэнх хувь нь уреаплазма, микоплазмын халдварууд байдаг. Мөн цитомегаловирусын халдвар байдаг. Эдгээр халдвар нь зовлон тохиолдоод байна гэдэг нь ерөнхийдөө бэлгийн замаар халдварыг бол авж байгаа. Энэ бэлгийн замаар дамжиж халдварлаж байгаа эдгээр халдварууд нь ямар эрсдэлтэй вэ гэхээр жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд хэрвээ эдгээр халдвартай байж байгаа жирэмслэх юм бол умаа гаднах жирэмсний шалтгаан болдог. Эрэгтэй өргүүдлийн шалтгаан болдог. Эмэгтэй 2 төгчөөр өргүүдэх, гуурсан хоолойг сонгомлоор гэмтээдэг ийм шалтгаануудаас болоод өргүүдлийн асуудал үүсдэг. Мөн эдгээр халдвартай байж байгаа жирэмслэхэд жирэмсний эрт үедээ золбох, жирэмсний эрт үедээ өсөлтгүй болох, мөн дутуу төрөлтийн тодорхой хэмжээнд үүсэх эрсдэл хүчин зүйлд нөлөөлдгөө. Одоо ганцхан эмэгтэй нөхчөөд эмчилгээ хийлгээд байлаа гэхэд дараа нь дахиад нөхртөөгөө найз залуутайгаа бэлгийн харьцаанд ороход эргээл тэр халдвар байгаа учраас эрэгтэй эмэгтэй хоёр цогцоороо энэ үндсэн төгс эмчилгээ хийлгэж үр дүн 100% байна гэсэн. Энэ бэлгийн замаар дамждаг халдварыг заримдаа үл итгэлцэл үүсэх, чамаас авсан, надаас авсан гэж зарим тохиолдол эрэгтэй эмэгтэй хүмүүст үл ойлголцол айгүйх үүсдэг. Энэ яаж юм гэхээр ерөөсөө бэлгийн боловсрал өөрийгөө биеэ бэлдсэн байдал сэтгэл зүйн хувьд гээд түрүүчийн ярьсантай яг адилхан ерөөсөө биеэ бэлдээгүй бэлгийн боловсролын талаарх ойлголт байхгүй байгаагийн жишээ байгаа. Эмэгтэйчүүдийн маань ингээд бэлгийн ариун цэвэр гэдээ ярихаар манай эмэгтэйчүүд савандаа л маш сайн угаах юм бол энэ бэлгийн ариун цэвэр гэж үзээд байдаг. Жишээ хүндэрсний дараа хаашаа ямар чиглэлтэй арчих уу гэдгийг 10 жилийн боловсролоос нь ингээд зааж байгаа. Гэтэл одоо манай хүүхнүүдэд ингээд умаа хүзүүний нянгийн өсгөрлөг шинжилгээ авахд дийлэнхт нь ишрхэ коли буюу гидсний савханцар илрээд байгаа. Ураг орчмын шингэн гараад ирээд умаа хүзүүнээс нь нян өсгөрлөг шинжилгээ авахар мөн ишрхэ коли буюу гидсний савханцар гээ гараад байна. Энэ яаж юм гэхээр ерөөсөө л хүний нэг баасанд байдаг нян өтрийн яваад байна. Өтрийн ингээд халдвар үүсгээд байна. Цаашдаа ингээд ургийн уус хүртэл халдварлагдаж ус гарах шалтгаан болоод байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар бэлгийн ариун цэврээ яаж сахиж ийн вэ? Эмэгтэй хүн өтрийг ер нь ямар байлгах ёстой вэ гэдэг талаар ойлголт байхгүй байгаа. Манай хүүхнүүд савандаа дугаагаад байвал илүү сайн гэж ойлгоод байдаг. Үгүй өтрээ өөрөө сул хүчлэлэг орчинтой, хүчлэлэг орчин нь өөрөө нянгийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Бэлгийн уруул завсрын болон их баг уруулын завсрын тосны болчхон шүүрэл болон бэлэг эрхтнийг халуун бүлийн усаар угаагаад дотгошоо ямар нэгэн гар хуруу ус савн оруулж болохгүй. Яагаад гэхээр энэ өтрийний нөөнийг хүчлэлэг орчныг саармагжуулна. Өтрийнд байх ёстой ашигтай бактериудын амьдрах орчныг өөрчлөснөөр тэр хэвийн байгаа орчинд байх ёстой бичил битнүүд маань өөрийн амьдрах орчин өөрчлөгдөнгүүд өөрийгөө өвчлүүлдэг ням болж хувирч байгаа. Эндээс болоод өтрийгээр гарах цагаан амьны шүүрэл ихсэн өтрийн нэс өвгөнөр өнөртөх гээд өөрт илүү зовир илэрч эхэлдэг. Тийм учраас яг энэ зөвлөмжөөр бэлэг эрхтнэл үгээ хамаагүй савн ус гар хуруу оруул гадны биет оруулж угаах шаардлагагүй өтрээ өөрийгөө цэвэршүүлж байдаг. За тэгэхэд эрэгтэйчүүд маань
бэлгийн харьцаанд орохоос өмнө болон бэлгийн харьцаанд орсны дараа бэлэг эрхтний халуун бүлээн усаар угааж авах хэрэгтэй. Бэлэг эрхтний урагшаа шамардаг, хоошоо шамардаг арьсны ингээд завсраар тосны болчхон шүүрлүүд ялгарч байдаг. Тэрийг ингээд нянгийн таатай орчмын үржих таатай орчим бий болж идэг. Тийм учраас ер нь бэлгийн харьцаанд орохын өмнө бэлгийн харьцаанд орсны дараа бэлэг эрхтний халуун бүлээн усаар угааж авах хэрэгтэй. Мөн өглөө бүр халуун бүлээн усаар угааж цэвэрхэн байх хэрэгтэй амаа.